За өнөөдөр бид нар өөрийн үнцийн ба өөрийгөө хайрлах хүчний талаар ярилцах болно. Бид нар хэдий бусдыг хайрладаг, бусдын төлөө явдаг ч гэсэн өөрийгөө хайрлахыг өөрийнхөө сүнс хүлээж байдаг. Бид нар өөрийгөө хайрлахыг ээдч яаж хайрлахаа мэдхээ болтлоо өөрийгөө зүтгүүлж энэ зүйлээс нэрлэхэж цэрвдэг болтлоо хатуурсан яваагаа ч анзаардгүй. Дандаа өөрийгөө хоошин тавьдаг. За би яах вэ? Бусд маань л болж байвал гэж боддог хүн. Алт эрдэнэс дотроо тээж ирчээд түүнийг нэг ч удаа харахгүйгээр буцаар шийдсэн хүнтэй адилхан. Бид нар энэ хорвоод 70-80 жил амьдран, за 60 жил, магадгүй 50 жил амьдран. Харин дараагийн амьдрал, дараагийн боломж гэж байхгүй. Бүрэн дүүрэн зөвхөн бусдаар төлөөлж явсаар энэ хорвоогоос буцна гэвэл таны дотоод оршихуй танд гомдож асар ихээр гуниглах болно. Харамсалтай биш гэж үү? Өөрийгөө бусдтай харьцуулж байвал та өөрийгөө доромжилж байгаатай адилхан. Та өөрийнхөө хувьд яг хий юм бэ? Бусадтай жиссэн ялгаа төдий үнцэнтэй гэж үү? Өөрийнхөө сайн сайхныг олж харах нүд чинь нээгдэг байгаа болохоор тэр. Өөрийн чинь дотоод ертөнц гэдэг өөрт чинь л таарсан гайхалтай зүйлс гэдгийг мэдрэх тэр үедээ өөртөө сэтгэл хангалуун болдог учраас бусдтай өөрийгөө жишж харьцуулж элдвийн бодол санаанд орогдохгүй гэсэн үг. Танаас өөр хинч хийж чадахгүй зүйл танаас өөр хинч мэдэрч ойлгохгүй гоо сайхан гэж би түүнийгээ олох нь л чухал. Бурхныг хайж дэлхийг тойроод буцаж ирээд гэрээсээ оллоо гэдэг үг. Огтаа өөрийнхөө сайн сайхан дуусч чадвал тэр таны амар амгалан болно гэдгийг хэлж байгаа хэрэг. Бусад бүх хүмүүс танаас нүүр буруулж болно. Сүнс чинь буюу дотоод ертөнц чинь танаас хизээч нүүр буруулахгүй. Ихэнх хүмүүс өөрийгөө хайрлуулахыг хүсдэг. Харин түүнээс илүү хүмүүс өөрөө хайрлахыг хүсдэг бол тэрнээс илүү нь өөрөө хайрлаад бусдыг өөрийгөө хайрлаасай гэж хүсдэг. Хамгийн дээд хайр бол өөрийгөө хайрлаад бусдыг хайрлах ба өөрийгөө хайрлахад нь бас бусдыг хайрлахад нь сургаж чиглүүлж өгч чаддаг. Тэр хайрыг хэлдэг. Өөрийгөө олсон хүн бусдыг өөрөөсөө доогуур үнэлдэггүй. Харин бусдыг доогуур байна гэж үнэлж тайтгарал авж байгаа хүмүүс бол өөрөө доошоо унчихгүй тулд хялгсан дээр тогтож байгаатай адилхан. Учир нь өөрөөс нь доогуур хүн байхгүй бол ангалд унчих юм шиг, бүхний доор орох юм шиг айдас байгаа болоод тэгж тайтгардаг. Өөртөө чин сэтгэлээсээ хандна гэж юу вэ? Өөрийнхөө болохгүй байгаа зүйлсээс чин сэтгэлээсээ ичиж, гэмшиж, харамсаж чадах юм бол өөртөө байгаа зүйлдээ чин сэтгэлдээ талархаж, баярлаж, сэтгэл хангалуун байж чадах юм бол та одоо өөрлөгөө өнгөж ийна гэсэн үг. Бид нар альва зүйлийг зүрх сэтгэлээ дагаад хийж бүтээе гэхээр айж, эргэлзэж, санаа зовж өөртөө итгэхгүй байсаар асар олон боломжийг алддаг. Өөртөө итгээд хийхэд бүх зүйл зүгээр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бидний бодол санаа өөрөө зүгээр биш байгаатай холбоотой. Бидэнд ямар нэгэн зүйл хийх анхны санааг бурхан шивнэдэг гэдэг. Тэр бурхан бол харин өөрөө таны дотоод оршихуй юм. Өөртөөгөө нэгдэж өөрийнхөө зүүн бэлэг, дотоод мэдрэмжийг дагаж, дотоод сүнслэг оршихуйгаа сэрээсэн хүн 30 жил амьдарсан ч 100 жил амьдрах мэт бүрэн дүүрэн байж, харин дотоод оршихуйтайгаа нэгдээгүй хүн хичнээн жил амьдарсан ч сэтгэл ханамжтай бүрэн дүүрэн байж чадахгүй. Хүний өөртөө нэгдсэн тэр мэдрэмжил амьдралын элдв зүйл, орон зай, цаг хугацаанд баригдахгүй байх тэр боломжийг бий болгодог. Өөрийнхөө амьдралыг сонирхолтой болгоё гэвэл өөртөө итгэж азаа турших явдлаас эхэлж хүн өөрийгөө нээж амьдрал нь илүү адал явдалтай болдог. Ингэж явсаар өөрийнхөө жинхэнэ амьдрал, жинхэнэ өөрийгөө олж авдаг. Эннээс л бид нар хүмүүс айгаад идэг. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг даахгүй байгаа хүнийг айдас, эргэлзээ зурч өөрийнхөө дотоод сэтгэл зүрхийг дагаж байгаа хүнийг итгэл
зориг дагаж явдаг. Та өөрийнхөө зүүн бэлэг дотоод ертөнцийг дагснаар өөрийнхөө зөв байсныг харж өөртөө итгэж эхэлнэ. Өөртөө итгэсэн хүнд харин чадахгүй зүйл гэж байхгүй, боломжгүй зүйл гэж байхгүй. Өөртөө чин сэтгэлээсээ хандаж өөрийнхөө хийх зүйлийг олж чадсан хүн түүнээсээ асар их сэтгэлийн таашаал авч амьдрна. Та өөртөө чин сэтгэлээсээ хандаж чадвал элдв зүйлээс өөрийгөө аварч чадна. Өөр хүмүүс, өөрөө л бусад зүйлс таны эзэн биш. Та өөртөө л эзэн нь байснаар аз жаргалыг өөртөө авчирч чадна. Ямар нэгэн байдлаар өөрийгөө батлах, бусдаар батлуулах шаардлагагүй. Харин зөвхөн өөртөө чин сэтгэлээсээ хандаж өөрийгөө л өөртөө батлаж явах нь хамгийн зөв юм. Харин өөрийгөө өөрчлөх боломжууд дүүрэн байдаг ч бид нар дандаа айц сэргэлзээ. Эсвэл хэрэггүй бодлуудаасаа болж орхиж байдаг. Гэтэл хорон ертөнц танд өдөр болгон шинээр боломж өгж байгаа. Танд бүх зүйлийг өгчөөд мөрөөдлөөрөө амьдр гэж өглөө болгон нар гарч амжилт хүсэж байдаг. Хүн болгон ямар нэг сайн зүйлийн эхлэл нь байж чаднаа гэдэг үг байдаг. Хүн өөрийнхөө амьдралыг удирдахыг хүсчээвэл өдөр тутмын амьдралаа болон өөрийгөө цаг үргэлж хянж өөртөөгөө ажилласнаар өөрийгөө өөрчлөхийн сацуу ирээдүгөө өөрчилдөг. Ирээдүйд болох байх гэж бодсон зүйлүүд хизээ нэгэн цагт гэж бодсон зам хүнийг хаашин ч хүргдэггүй. Бүх зүйлийн удирдлага одоо цагт л байдаг. Тэгэхээр хүний хайрцаглагдсан оюун ухаан гэдэг ямар ч шоронгоос илүү тамтай, ямар ч шоронгоос илүү аимшигтай гэдэг учраас хэрэггүй бодол санаанаасаа салж, хэрэггүй сэтгэлийн хүлээснүүдээс ангижирч альва зүйлийг цэвэр үнэн ухамсараар мэдэрч, харж, зүн сонгоо дагаж өөртөө итгэж, дотоод оршуугаа нээж өөрийнхөө боломж, чадвар, нөөц бололцоог та дээшлүүлэхийг хүсвэл бас сурч өөртөөгөө ажиллахыг хүсчээвэл бидэнтэй нэгдэж манай сургалтанд хамрагдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг манай галт зүрхэн Facebook утасны чатаар лавлаарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Утгагүй эргээд уулзцгаая.